AI гарч ирснээр нэг гоё юм бий болсон нь би жишээлхэд хувийнхаа хувьд код бичиж чаддаг байх албагүй болсон. Тэгвэл би код бичүүлж чаддаг байх хэрэгтэй болчихж байгаа. Одоо шүтээсийн зүгээс эдгээр оюутнуудынхаа мэдлэг боловсролыг илүү хөгжүүлэх гэдэг зүгээс одоо ажил хийгдэж байгаа юу? Одоо хийж байгаа нэг проект гэхэд хиймэл оюухан ашиглаад хичээлийн контентуудыг илүү интерактив болгож явах жишээтэй. Бид нар анхны төгсөлт 18 хүүхэд төгсгснөөс 16 шууд тэр дороо ажлын байртай болсон. Өөрөө цааталтай юу байна вэ гэхээр энэ шүтээс гэдэг байгууллага одоо Монголын инженерүүдийг бэлтгэх топ байгууллага гэдэг статусыг байн хадгалж яхад энэ хөгжил хэрэгтэй байна. Өнөөдөр манай подкастын энэ удаагийн дугаараар Монгол Улс шинжлэх ухааны технологийн их сургуулийн багш уурхайн чиглэлээр маш олон оюутнуудыг бэлтгэн гаргасан судлаач давгаа хүрэлцээрсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Манай подкастт оролцохсонд маш их баярлалаа. За, урилгыг талархан хүлээж авсан баярлалаа. Таны хувьд 25 жил одоо багш хийж байгаа өөрөө уурхайн инженер хүн байгаа тий. Энэхүү салбарт одоо нарийн салбар гэж яригдж байгаа шүү дээ. Яагаад хөл тавих болсон бэ? Яагаад сонгох болсон бэ? Хүүхэд байхад одоо 10 дугаар анги төгсөж явах үед бол олон тийм мэргэжлийн талаар нэг актер мэдлэг байхгүй шүү дээ. Ер нь яг хоо тоос ууртай физик энтер үзэл явж исэн. Тэгээд тухайн үедээ жоохон мод болж исэн мэргэжлүүдийг сонирхдаг байсан. Яг намайг төгсөж явах үед бол компьютерийн програм бичдэг, чиглэрүүл үеийнхэн хошуурдаг байсан. Тэгээд тиймэрхүү юм бодоод явж исэн. Тэгэл яг хуваараа сонгох гээд ороод манай аав надтай цуг орсон. Яг манай аавын мэргэжил бол бас уурхай мэргэжил л те. Тэгэл нэг 4-5 минутын дотор бит хоёр компьютерийн тэр мэргэжлийн тухай ярьж эхлээл эрчим хүчний мэргэжил яриад тэгснээ уурхай мэргэжил дээр буугаал тэгэл сонгоо гараад ирсэн. Ер нь тавчхандаа тийм л зүйл болсон. Анх инженер болчоод ажлын байран дээр гарах орчин нөхцөл одоо тухайн үед ямар байсан бэ? Тэгээд одоо хэрхэн өөрчлөгдөд байгаа? Тэр ялгаа нь их зөрүүтэй ах гэж миний хувьд бодож байна. Биднийг төгсөж явах үе бол Монгол улсад орчин үеийн уул уурхай дөнгөж эхэлж исэн үе. Манай Монголын уул уурхайн салбар өөр эртнээс л мэдээж үүсэлтэй. Одоо хүн үүссэн цагаас л мод чулуу хэрглэж эхэлснээс эхлээд явж байгаа. Монголчууд бас л тэрийг хийжсэн. Монголын нутагт төрөл бүрийн уурхай ухаж исэн жижиг сажиг нөхнүүд зөндөл байдаг. За тэгээ ном үзэж байгаа уурхай ухдаг чиглэлийн хүмүүс манай улсад одоо энэ сүүлийн 100 жил бий болоод за дээд мэргэжилтэй хүмүүс нь бол 1970 оноос 60 оноос ажиллаж эхэлсэн байдаг. Тэгээд яг бидний төгсөж явах үе бол барууны Канадын уурхайчд Монголд дөнгөж орж ирсэн байсан үе. Тэднийг ажиллаж байгааг харах, за тэгээд боломжлолт манай уурхайнууд ажиллаж байгааг харах тийм ялгаануудыг бас харах боломжтой. Тэгтээ бол ер нь уурхайнууд яг одоогийнх шиг ийм бүрэн ийм цогцлбор болж хөгжөөгөл байсан үед төгсөж байсан. Одоо бол хөгжил нэх өөр болцсон. Яг анхны ажил дээр очиод нэг хүнд нэг төртөг сэтгэл лээдэн штэ. Орчин нөхцөл нь ийм байсан юм уу гэдэг ч юм уу эсвэл нэг юм хүлээлт бодит байдал хоёр хэр зөрүүтэй. Би өөрөө хүүхэд байхдаа төрсэн газар манай аав уурхай мэргэжилтэй учраас жижигхэн нэг тийм орон нутгийн нүүрснээ уурхайд төрсэн. Ер нь аавыгаа хараад уурхай чинь хүн юу хийдэг гэдгийг мэддэг байсан. Би өөрөө баг нэг 8 настай байхдаа яг ийм уулыг хажуу талаас нь нүхлээд орцсон түнэлэн ийм уурхай малталт руу ороод жоох хүүхэд мөртлөө эцэст нь хүртэл алхаж очиод тэгээ нэг аавын үеийн нэг уурхайч ах яг ажиллаа яаж хийж байгааг харцсан байсан. Уурхай дотроос нүүрс ухаж гаргаж ирдэг тийм гялтгансан харж чулууг мэддэг байсан ч тийм үү те. Тэр утгаараа ер нь бол яг юу гэдгийг нэг тийм багасаа уурхай үзээд өссөн хүүхэд байсан. За дадлага хийгээд бид нар одоо Монголын уурхайнуудыг тойроод явдаг байсан. Би бол Эрдэнэтийн уурхайгаар дадлага хийгээд дипломын ажлыг Эрдэнэтээр хийсэн. Оюутан байхад одоо Эрдэнэтийн уурхайч ах нарын яг ажлын байран дээр нь дагаж
гараад ч юм уу те гаруулынх нь үзүүрт хийж болдог одоо маш өндөр хүчтэй кабель энтрийг нь чирж нааш цааш нь болгож нөгөө том техникийн ажил дээр нааш цаашаа хөдөлгөлт нь хүртэл бид нар ингээд ажиллаад ер нь нэг тийм ориентац авчдаг байсан л да. Тэр утгаараа бол гайхалтай шин зүйл бол биднэрт бол байхгүй. Тэгтээ гоё. Миний төсөөллөөр бодогдоод одоо яг тухайн уурхай дээр очихоор ингээд зураг дээрээс харж ирснээс шал өөр маш том асар том техник, асар том ингээ байгууламжууд байгаа гэдэг бах гэж би бодоод идэв. Тий. Өөрөө мэдэрч үзэхээр одоо 2008 онд би Америкт 4 жилд нэг удаа болдог уулуурхайн том шоунд очлоо. Тэр үед очихын өмнө би Эрдэнэтийн уурхайд нэг удаа явахдаа 100 тонн ачаа явдаг тийм том машиныг үзсэн байсан. Тэгээд дараа нь Америкт 2008 онд Лас Вегаст очиод шоун дээр очисон чинь нэг удаа явахдаа 400 тонн ачаа явдаг машин байсан. Тэгээд тэр машин дээр би ингээд очиод сонирхоод хажууд нь очингууд машины дугуй байгаа шүү дээ. Дугууны голынх нь ийм хэсэг дээр очиод ингээд зогсох яг би нэг өндөр хүн биш л дээ. Тэгтээ миний ингээд авахсан зураг байдгийн. Дугууны голд нь чүрхгүй. Тэгээ тийм том техникүүд энэ төр бол байна. За тэгэл оюутан байхад дадлага хийгээд ч юм уу явахад эсвэл бид нар оюутнуудаа дагуулаа явахад уурхай дээр очино. Одоо бит хоёрын сууж байгаа энэ студерхүү хэмжээний том утгууртай. Тэгээ тэр шанган дотор нь ангиараа орцгосож байгаа зураг авах болох ч юм уу тий. Тэгээ ийм том техник дээр ажиллана. За дээр нь уурхай дээр яваад очиход нэг тэр чулууных нь нэг газар дор байгаа хад чулууг ил гаргаа ажиллаж байгаа учраас нэг тийм нэг өөрийн гэсэн жоохон үнэр байна. Тэ? За тэгээд нэг тийм их том нөхрөө ил уурхайд бол ингээд том тоогоолсон юм нөхрөө ороод ингээд хажууд тишээ харахад ингээд эргэн тойронд нэг тийм яг тийм уурхай ухчихсан тийм юм дотор одоо тэр чинь нэг тийм дугуй театр шиг шахуу юм байгаа шүү дээ. Ороод зогсох эсвэл далд уурхаар ингээд яваад ороход авах мэдрэмж энэ төр бол их өөр мэдрэмж. Далд уурхай руу явж орохоор их айдас мэдрэгдэг болоо гэж бодогдоод тэр чинь харахгүй ингээд том нөхөө байгаа гэсэн үг шүү дээ. Яг оо тийм одоо хаагдмал орчноос айх айдастай хүмүүс бол айж магтгүй. Дээр нь зүгээр ингээд энэ одоо их өөр орчин юм да гэж бодоход бол айх айдас төрж болно. Жишээлхэд одоо оюутлогоор гэхэд лифт шиг юмд суугаад доошоо ингээд нэг 3 минут 4 минут яваад километр гарангийн дор бууна. Тэгэхэд ингээд нэг онгоцонд суугаад дээшээ нисгэд нэг хүний чихэнд нэг ингээд нэг чихээр нь жоо хартгуулж байгаа юм шиг мэдрэмж өнтер болно шүү дээ. Эсвэл нэг бассейн сэлж байгаад нэг жоохон күн рүү шумбахад авдаг мэдрэмж, тиймэрхүү мэдрэмж хүртэл авдаг ч юм уу те. Тэр бол хүмүүст их өөр мэдрэмж өгнө. Яг гэхдээ мэрэгжлийн уурхай бол өөрөө их том орон зай. Хэдийгээр ингээ газар дор орж байгаа ч гэсэн бүр нэг юм хүн мүлхэж явах хэмжээний биш штэ. Одоо энэ өрөөнөөс ч баг өндөр, тааз нь 2 дахин өндөр, өргөнөөрөө энэ өрөө шиг тийм орчин дотор орохоор бид нар чи яг л нэг анги танхим дотор заалан дотор байгаа юм шиг л мэдрэмж авна. Таны хувьд шүтист багшилж байгаа оюутнуудаа яг ямар чиглэлээр ингээ хичээлийн ороод бэлтгээд ингээд явдаг вэ? Яг миний өөрийн маань мэрэгжил бол уурхай инженер. Тэгээд энэ мэрэгжилд хэрэг болдог 4-5 хичээлүүдийг орно. Тэгээ надаар хичээл залгасан оюутнууд бол уурхайг өдөр тутам ажлыг нь удирдах явах чиглэлийн л ур чадвар эзэмсэн хүмүүс болж төгснө. Түрүү хоёлаа нөө далд уурхай гэд ярьлаа тий. Тэрхүү одоо далд уурхайг ингэж тэр том нүхийг ингэж бэлтгэхэд ийм тодорхой нэлээд нарийн тооцоол гаргаж иж тэр аюулгүй байдлыг хангаад хийгддэг ажил бах. Тэдгээр хүмүүс маань яг ямар төрлийн мэрэгжил эзэмшээд явдаг вэ? Их олон төрөл мэрэгжлийн хүмүүс орно. Барилгын хүртэл ордог. Гэхдээ би яг уул уурхай талаас 3 мэрэгжлийг нэрлэе. Уурхай инженерүүд байгаа. Тэд нар ингээд өдөр тутам тэнд техникүүд ажиллаулаад одоо түнэл байлаа гэхэд цааш нь ухаад авах хэвээр ашиглалт байвал аваад явна. Агаржуулалтын инженерүүд гэж байна. Ягаад гэвэл тэр доор ингээ бив битүү юм дотор ханнаас нагаар орж ирэхгүй штэ. Тэр газрын гадарх дээрээс агарыг доош нь оруулаад техник хангалтайгаар, хүн хангалтайгаар өгнө. За уурхайн агаржуулалтын инженерүүд гэж байна. За уурхайн геотехник инженерүүд гэж байна.
газар дор жишээлхэд даалд уурхаад одоо километрийн дор 2 км-ийн дор 3 км-ийн дор уурхаа ажиллуулахад тэр уурхаад тэр дээдлэлт нь байгаа тэр чулуу тэр чигээрээ дарж байгаа. Тэгэхээр тийм их даралтыг даагаад тисээд ажиллах хэмжээний бэхэлгээнүүдийг тооцож гаргах ч гэдэг юм уу те. Ингээд цаанаа нэг тийм математик шинжилгээ ухааны тооцоотой тийм ажлуудыг хийж идэг геотехник инженер байх жишээтэй. Тэгээ бүгд бид нэрээ бэлтгэж гаргадаг мэргэжлүүд. Би тодорхой хэмжээнд судлалаа л та. Тэгсэн оюут толгойн уурхайн одоо далд уурхайн орон зай нь Шангрилагийн барилгыг 3 дахин өрчсөн гэд тэр зөв тооцооллоо. Тэрнээс хамаагүй их үү те. Бараг 20-30 дахин үрдсэн хэмжээний доош гүн рүү орно. Дотор нь ороод зарим газар нь хоёул битэрийн сууж байгаа энэ өрөө шиг хэмжээний том алталтууд үүсгэсэн байхад заримд нь одоо тэр нөө Шангрилагийн боолор өмгээд томглээ болдог заалгаа шүү дээ. Тэрнээс бараг 3-4 дахин том тийм байгууламжууд ч байх. Геотехникийн инженер гээд энэхүү мэрэгчлийг одоо эзэмшихэд маш одоо хариуцлага өргөдөж байгаа шүү дээ. Тэрэн дээр таны хувьд оюутнуудаа одоо хэрхэн сургадаг вэ? Энэ мэрэгжил бол яг манай одоо яг миний ажилтдаг тэнхимийн шинээр нээсэн мэрэгчлүүд дотроос хамгийн отхон хамгийн сүүлд нээсэн. Бид нар 2021 оны үед энэ мэрэгчлэр оюутан авч эхлээд одоо яг өнөөдрийн байдлаар 3 дахь төгсөлтөө хийчихэд байгаа мэрэгжил. За энэ мэрэгжил бол хэрэгцээ байсан. Яг тэгэхээр Монголд ч хэрэгцээ байсан, дэлхийд ч хэрэгцээ байсан. Дэлхийд болохоор нөгөө газрын гадаргад ойрхон ашигт малтмалуудаа ихэнх нь ашиглаад дууссан. Ер нь дэлхийн далд уурхаанууд дунджаар одоо 2 км-тер явж байгаа. Мэргэжлийн ингээд судалдаг хүмүүс ч юм уу нэлээд тэргүүлэх хүмүүс нь 4 км лөө яаж цаашаа нэвтрэх үү гэдээ ярьж байгаа. Монгол бол одоогор дөнгөж одоо том уурхаануудаа нээж байгаа учраас ихэнх нь газрын гадаргаас нэг 500-600 м дотор ихэнх уурхаанууд нь явж байна. Оюутлогоо бол километр 300 төр явж байна. Оюутлогоо цаашаа километр 500-700 руу энэ явна. Тэгэхээр биднэрт нөгөө ийм их гүнд их өндөр даралтанд ор уурхайг аюулгүй ажиллуулах тооцоо хийх мэрэгчлэтнүүд хэрэг болоод эхэлсэн. Тэгэхээр бид нар за Монголынхаа зах зээлд ийм мэрэгчлэлт нийлүүлээ. Дээр нь магадгүй дэлхийн уул уурхад бас тийм мэрэгчлэлт нийлүүлээ гэдэг ийм үндэслэл гаргаад энэ мэрэгчлийг нээгээд тэг маш амжилттай болсон манай энэ төсөл. Тэгээ одоо хэрэгжээд 3 дахь жил дээр оюутнаа төгсгөө явж байна. Маш гоё сонсогдож байна. Өмнө нь одоо геотехникийн инженер байхгүй байсан үе гэж байгаа. Тэр үед болохоор ихэнхдээ одоо тэрхүү нарийн тооцооллыг гаргахын тулд гаднаас экспертүүд авчирдаг байсан баг тий. Мөн дээжээ эсвэл аягүй өндөр зардлаар ингээд гадагш нь явуулаад хариугаа авдаг гэдэг ч юм уу. Энэ нь бол маш сайн судалсан байна. Энэ одоо бол илүү ийм өөр дотоодоосоо эдгээр ийм мэрэгчлэтнүүдийг ингээд ажилуулах боломжтой болчиход байгаа гэж харлаа. Тий. Геотехникийн тооцоо гэдэг нь юу байх вэ гэхээр тэр газар дор байгаа чулууг аваад лабораторид энэ юу н хэр их ачаад авах чулуу юм бэ? Эсвэл хэр их эвдрэлтэй чулуу юм бэ гэдгийг үзнэ. Тэгээд тэрэн дээрээ тооцоо хийн. Тэгээд дээр нь хэр том алтал нэвтрэх гэж байгаагаа бодно. Ямар техник ажиллуулах гэж байгаа бодно. Тэгээд тэр тооцоог хийсэн инженер баталгаа гаргаж гараас зорно. За одоо энийг нэг юм төө зузаан бетоноор дотор талаас нь толчхад эвдэрэхгүй гэдэг ч юм уу те. Тэгэхээр айгүй тийм ардталтаа тэр компани бизнесийн эрх ашгийг хамгаалсан, тэр дор ажиллаж байгаа хүмүүсийн амь насыг хамгаалсан тооцоон дээр гар үсэх зурж байгаа учраас айгүй хариуцлагатай мэргэжил. Тэгээ өмнө нь ямар шүү байсан гэхээр нэгдүгээрт дэлхийд их тийм том төслүүд дээр ажилласан туршлагатай одоо экспертүүд ирж энэ ажлыг хийдэг байсан. Нөгөөх нь бол яг хуу Монголд барилгын салбар олон жил хөгжсөн. Тэгэхээр энэ барилгын геотехник суурьтай хүмүүс бас жоохон уул уурхайтлын ойлголт авч байгаад энийг хийдэг байсан. Эсвэл геолог суурьтай буюу тэр чулууга жоохон судлах талаас ойлголттой хүмүүс практик дээр мэдчихээд энийг хийдэг байсан. Гэтэл бид энийг хийгээд эхлэнгүүт яаж гэнэ гэхээр яг энэ мэргэжлэр 4 жил сурсан залуучууд гараад яг энэ чиглэлээр ажиллаж байгаагаа
илүү даваа болж байгаа. Түрүүн та одоо цаашаа гадны уул уурхайд ажиллах боломж бүрдхийг үгүйсэхгүй гэдээ хэллээ те. Энэ одоо ер нь оюутнуудад төгссөнийхаа дараа гадны том уурхайд ажиллах нөхцөл бүрдэж байгаа юу? Аль хэдийн бүрдсэн. Ааха. Монголд одоо ялангуяа энэ Канада, Австралийн уул уурхайн компаниуд орж ирсэн. Тэгээд ажилласнаас хойш 20 гаруй жил болчихлоо. Манай Монголд уул уурхайн инженерүүд одоо бүр хамгийн ихнийх нь яг надтай нэг ангид сурч төгссөн манай ангийн найзууд гэхэд Broggold гэдэг компани дээр Канадуудтай хамт анх ажиллаад одоо яг Канадын уурхайчд аюулгүй ажиллах ямар арга хэрэгэлдэг юм, ямар менежмент хэрэгэлдэг юм, уурхайг яаж бага хүчин чадлын техникээр их бүтээл гаргаж ажилуулдаг юм. Эсвэл тэр уурхайд ажиллаж байгаа хүмүүсийг яаж одоо зөв удирдах хөдөлгдгийг гэдэг юмнуудыг сураад тэрийгээ ингээд Монголын бус уурхайнуудад тараахад одоо гол үүрэг гүйцэтгсэн 5 6 залуучууд гэхэд манай яг надтай нэг ангид сурч төгссөн залуучууд байдаг. За тэрний дараа ингээд би өөрөө одоо багшлаад шавнар ингээд бэлдэж гаргасан миний анхны шавнараас бүр ингээд Австралид ажиллаж байгаа, Америкт ажиллаж байгаа, бүр өмнөд Америкт ажиллаж байгаа залуучууд байдгийг. Тэгэхээр тэд нар яадаг вэ гэхээр ингээд яг суур Монголд 4-5 жил сурсан юм бакалаврын төвшний мэдлэг нь байна. Тэгээд Монголд ийм барууны төвшний уурхай дээр дахиад нэг 5 жил ч юм ажилласан туршлага байна. За тэрэн дээр нэг ажлаа англи хэлээр бичээд мэйлээ бичих хэмжээний англи хэлтэй болчих юм бол ер нь хаана ч гэсэн хүлээн зөвшөөрөгддөг болцсон. Тэгэхээр манай геотехник дээр бид нар юу гэж харсан гэхээр Канада, Австрали, Америк юм уу Европод уурхайчд нь хөгшөрсөн байхгүй. Яг тэр одоо орчин үеийн залуучууд та нар шиг залуучууд чинь ингээд нэг хотод байж ажил хийх сонирхолтой. Уурхайн ажлын онцлог нь тэр орд нь хаана байна гэдгийг дагаж тэнд нь очиж ажилдаг гэхээр нэг тийм орд байгаа газар руу заавал явж ажиллаад идэг. Тэгэхээр нөгөө барууны залуучууд бол өөр хотод байдаг ажил их сонирхсан чинь дэлхийд ингээд 20-од жилийн өмнөөс эхлээд залуучууд уул уурхайгаар орж сурах нь жоохон багасаад ирсэн юм бэл. Эсвэргээр манай Монголд залуучууд манай салбар руу орж ажиллах сонирхол их өндөр байдаг. Манай мэрэгчлүүдээр одоо аюул олон оюутнууд илсдэг. Тэгэхээр манай залуучуудад ямар давуу тал үүсчихэд байгаа гэхээр одоо манай мэрэгчлүүдийг миний түрүүний хэлсэн 3 мэрэгжил ч юм уу те бусад мэрэгчлүүдээр төгслөө. Яг барууны инженерүүд менежмент ажиллаулж байгаа Монголд байгаа уурхайд нэг 4-5 жил ажиллалаа. Дараа нь CV-гээ хаашаа ч гэсэн явах магадлал миний харж байгаа бол нэг 60-70% байж байх. Эргэлт нь их байгаа дээ тий гадаадад. Тийм гадаадд эргэлт нь их байх. Нууц бишэл Монголд одоо анх ажил дээр гарахад цалин ойролцоогоор тэтэдэг. Одоо юу? Тий. За яг уурхайд дээр очиод инженерийн одоо нэг жуниор төвшний гэх юм одоо нэг анхан шатны ийм ажлыг хийгээ явахад нэг 5-6 саяас эхлэх болов. За бүр багадаа нэг яд ч нэг 4-3 саяас эхлэх болов. Тэгэд дээшээ бол хязгааргүй шүү дээ тий. 5 жил ажиллаж ойролцоогоор хэд болох вэ? Одоо сонсож байгаа хүмүүст маань сонирхолтой байна. За яг хөтэ одоо хүмүүс одоо компаниудын цалин нь бол тэгэл чинь хүний хувийн асуудал учраас нууц байдаг болохоор би одоо шавнараас чиний цалин хэд байгааг гэж асууж ирсэнгүй. Миний мэдрэмжээр бол одоо нэг 5 жил ажилласан хүмүүс нэг 6-аас 8 сая хооронд л ав цалинтай байгаа. Тэрнээс дээш байгаа. Тэр чинь тэгээ нэрсэн цалингаас гадна нөгөө нэг хүнд нөхцөлд ажиллаж байгаа янз бүрийн нэмэгдлүүд энэ төр гээд бас юмнууд орох байх л та тий. Тэгэх юм бол тэгээ 10 маруу очих байх л гэж бодож байна. Одоо энэ хүү мэрэгчлийг сонгоход тодорхой хэмжээний төрөлхийн тухайн хүний ур чадвар шаардлагатай байдаг уу эсвэл практик туршлага дээрээс ер нь ингээд суралцаад явчих болдог уу? За маш олон төрлийн хүүхдүүд орж ирээл төгсдөг. Тэгээ ихэнх нь л боломжийн хайтайхан ажиллаад явцдаг. Би бол одоо юу гэдэг уурхайд ажиллахын тулд чи яг тийм төрлийн тусгай ур чадвартай байх хэрэгтэй гэж нэг тийм бодохгүй байна. Яг хуу инженерийн мэргэжил учраас математик, физик талын сэтгэлгээ, мэдлэг, сонирхол нэгдүгüрт орно. Хоёрдугаарт хүнтэй ажиллах учраас нэг тийм багаар ажиллаждаг, хүнтэй ажиллаждаг чадварууд ирэх болно. За гурав дахь нь тэгээд хөдөө явцдаг, хотод суугаад оффист инженерийн ажлыг ивэл хийчдэг. Тийм нөхцөлд бол би ажиллачна гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй бол ер нь тэг явчихна.
Сургуулийн зүгээс одоо шүтээсийн зүгээс эдгээр оюутнуудынхаа мэдлэг боловсролыг илүү хөгжүүлэе гэдэг зүгээс одоо ажил хийгдэж байгаа юу? Хийгдэнэ. Аха. Яг биднэрт нэг давуу тал байдаг. Уулуурхайн салбар өөрөө их том салбар. Уулуурхайн компаниудыг бол ер нь ингээд мөнгө үйлдвэрлэгч гэж ярьдаг. Яг гэвэл тэд нар ашигт түлхийг олборлоод экспортлонгууд орлого нь гаднаас ингээ валютаар орж ирж байдаг. Тэгээд энэ салбарын компаниуд бол нэлээд хүчрхэг байдаг. Тэдний хувьд бол одоо болсон хүчнээ бэлдэх бодлого нь өөрсдийнх нь бас нэлээд ач холбогдол өгдөг бодлогуудынх нь нэг. Тийм учраас бид нар өөрсдөө одоо их сургуулийн одоо менежмент хийж байгаа хүмүүс, багш нар идэвхтэй ажиллаж чадвал компаниуд бол маш олон талын дэмжлэг үзүүлдэг. Одоо жишээлбэл бид хоёрын яриад түрүү ярьсан геотехникийн мэргэжил гэхэд Rio Tinto компани санаачлаад оюутлогоо дэмжиж манай тэнхимд зөвхөн манай тэнхимд 2 сая гаруй долларын одоо төсөл хэрэгжүүлсэн байхгүй юу? Та нар энэ геотехник гэдэг мэргэжлэр хүн бэлтгэж байгаа юм байна. Биднэрт эн чинь хэрэгтэй байна. Тийм учраас та нар энийгээ бүр олон улсын түвшинд бэлтчих. Гаднаас зөвлөх багш нар, гадаад багш нар авчирч англиар хичээл зааж өгье. Гадаад сургуулиудад заадаг яг хичээлийн хөтөлбөртэй адилхан хичээл та нар хөтөлбөр боловсруулчаач зөвлөх ажил болъё ч гэдэг юм уу те. Эсвэл та нарт лаборатори хэрэгтэй бол бид нар лабораторид чинь ханд өгье гэд жишээлхэд одоо биднэрт оюутлогын хандвар байгуулсан $300,000 зардлаар байгуулсан тийм геотехникийн лаборатори гэж байна. Тэнд ер нь бол нэг их сургуулийн төвшөнд ашиглаж болох хамгийн орчин үеийн техник одоо лабораторийн тоног төхөөрөмжүүдийг бид нар авчираа суйрлуулсан. Тэгэл манай оюутнууд нэг 7 хоногт нэг удаа тэр лабораторид очиод хичээлийнхаа хүрээнд туршилтуудаа хийж явах жишээтэй. Тэгэхээр иймэрхүү маягаар бид нар бол юу гэдгийг те одоо өрсөлдөх чадвараа хангана илүү тийм өндөр түвшний залуучдыг бэлтгэх тусмаа буцаад бидний нэр хүндүүлсэн те манай руу орж ирэх хүмүүсийн сонирхол нэмэгдэнэ. Тэгж ажилтдаг. Энийг сонсож байгаа бараг уурхайн чиглэлээр мэрэж сонгох байх уу гэж бодож байгаа хүнд бол нэлээд гоё хөшүүрэг болох мэдээлэл авлаа гэж бодож байна. Түрүүн лаборатори гэд дурдлаа. Тэнд ямар туршилтууд хийдэг? Тэр аягүй сонирхолтой санагдаж байна. За чулууг эвдэж туршина. Ааха. Маш тийм өндөр технологитой одоо бүр ингээд нано төвшөнд чичирхийл тэр чулуун дээр эвдрэхийнхээ өмнө ингээ үүсгэхэд мэдрэх хэмжээний тийм нано хялах суудыг чулуунд наагаад тэгээд одоо пресслэх гэх юм уу те. Эсвэл мушгих, эсвэл ингээд татах. Тэсвэрийн шалгаад байна гэсэн үг байна. Тийм, тэсвэрийн шалгана. Яг гэвэл хэр зэрэг тэсвэртэй чулуун доогуур би ажил явуулах гэж байгаа юм бэ гэдгээ мэдэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгээ тийм төрөл бүрийн туршилтууд явуулдаг. За энээс өөр туршилтууд бас байгаа. Бүх одоо газрын дурах чулууч нь хад биш. Зарим нь одоо ийм зөөлөн хөрс байна те. Заримдаа бид нар бас уурхай хийгээд олборлож явах явцдаа нөгөө гарч ирсэн хүдрээ боловсруулчаад тэр хүдрээ ашигтай юм аваад ашиггүй юм бас ингээд нэг аюулгүйгээр орон зайд хадгалдаг. Тэнгүүт тэрэн дээрх тэр шаварлаг эсвэл тийм шороолог материалын шин чанарыг мэдэх хэрэгтэй болно ч гэх юм. Ингээл айгүй олон төрлийн нарийн юмнууд дээр ажил хийх болно. Тэгэл тэр болгон дээр нь тоног төхөөрөмжүүд байх. Одоо нэг малтлаг хийлэхэд хөрсөн зөөлөн бол одоо өөр техник ашиглана гэдэг ч юм уу, технологи ашиглана гэдэг ийм ялгаатай л гэдэг багталт тий. Тэгээ сонирхолтой нь ингэж байгаа. Чулуу маш хатуу байх юм бол биднэрт тэр дундуур малталт нэвтрэхэд хэцүү. Хатуу чулууг чи өрөмдөө тислээд эвдээд гаргаж авахын тулд маш хүч шаардна. Тоног төхөөрөмж нь аягүй хийлэгдэнэ. Сайн тал нь маш бага бэхэлгээ хийхэд тогтчихно. Гэтэл зөөлөн чулуулаг дундуур нэвтрэхэд дундуур нь ингээ нэвтрээд нөгөө түнэлээ малтах ч юм уу ажиллаа хийхэд аягүй амарх. Хэцүү нь нөгөө зөөлөн чулуучин дээрээс ингээд эвдэрч орж ирэх гээд аягүй их даралт үүсгээд иддэг. Тэгэхээр тэрэн дээр болохоор аягүй зузаан найдвартай бэхэлгээ хийх хэрэгтэй болно ч гэдэг юм уу. Ингээд нэг тийм одоо трейд оф гэж бид нар хэлдэг. Ингээд нэг сайн тал байхад дагаад нэг муу тал байждаг. Тэгээ бидний мэргэжил бол энэ болгоныг нь бүгдийг нь ойлгоод яг тэр дундуур нь бүтээлтэй аюулгүй ажиллах тэр талын юмнуудыг л судалж идэг гэсэн. Түрүү нөө баримт бичиг дээр гарын хэсэг зурдаг гэж ярьчихсан. Тэр одоо маш том хариуцлага байгаа шүү дээ. Тэрхүү хариуцлагыг одоо тухайн инженер үүрэхэд
одоо ёс зүйг, хариуцлагыг ингээд багшийн зүгээс та хэрхэн гэж өгдөг вэ оюутнуудаа? Ер нь бол ийм шатралын үед юм байгаа. Яг тийм гарын үсэг зурх хэмжээний эксперт болно гэдэг бол тухайн мэргэжлэр төгссөн хүний хувьд бол одоо бүр нэг юм хамгийн одоо нэр төрийнх нь хэрэг байгаа байхгүй юу? Би энэ том төсөл дээр би гарын үсэг зурд юм гэвэл эн чинь өөрөө дэлхийн хэмжээний экспертээр хүлээн зөвшөөрөгдөж чинь гэсэн үг. Тэгэхээр ийшээ очихын тулд суур мэргэжлээ эзэмшсэн байна. Хоёрдугаар тэнд яг тэр нөхөн дотроо уурхад дотроо одоо 5-аас доошгүй болж игэл 10-аас дээшчл ажиллаад тэрийгэ бүр ингээд практик дээр мэддэг болсон байна. За энэ хооронд зүгээр л тэнд ажиллая гэж яваадахгүй буцаад янз бүрийн судалгаанууд уншаад өөрөө судалгаа хийгээд ингээд өөрийнх нь тархийг тэр хооронд байнга цэнгэлээд өөрийгөө хоцрогдохгүй хэмжээнд бэлдсэн байна те. За дараа нь ёс зүй аягүй чухал. Тэгэхээр ёс зүйг ер нь яаж хийдэг вэ гэхээр өмнөх нэг өндөр ёс зүйтэй гэдэг нь салбар түлхүүнээс ширхчихсэн хүн ер нь батлан даадаг. За чи ер нь үнэхээр одоо гарын үсэг зурх хэмжээнд хүрчихжээ. Тэгэхээр чамайг гарын үсэг зурх хэмжээнд хүрсэн гэдгийг би батлан даая гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөх хүнээр батлан даалгацсан хүнд чинь бас зөвхөн өөрийн хардлогын дээр хариуцлагаас гадна нөгөө чамайг батлан даацсан хүнийхээ нэрийг хөдөхгүй байх гэдэг нэг тийм үсэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тогтолцоо чи өөрөө яг юм пирамид байхгүй. Пирамидын орой ингээд яаж доктортой байх вэ гэхээр Ёроолн бат өх байж доктортой байна те. Тэгэхээр тэр дээд талаас доошоо ингээл батлан даагаад явж байгаа бүх хүмүүс нь доод талынхаа хүмүүс нь л найдваргүй бол нураад унчин шүү дээ. Тэгэхээр энэ тогтолцоо ер нь дэлхийд даяар байдаг. Тэгээ манай улсад бас ийм тогтолцоо нэвтрэх гээд ингээд явж байгаа. Геологуудад бол энэ тогтолцоо байдаг. Уурхайн инженерүүдэд байдаг, геотехникүүдэд байдаг. Яг хөө манай залуучууд одоо түрүүчийнхэн төгсөөд нэг 3 жилийн практиктай болж байна. Дахиад нэг 3-4 жил өнгөрсний дараа манай жишээлхэд геотехникийн шавнар анхны шавнараас маань бас оюутлогоо дээр ч юм уу бусад газар гарын үсэг зурх хэмжээний залуучууд төрөн гарна гэдэгт бол бид нар бол бүр итгэлтэй байна. Оюутлогоо Риотентагийн хамтарсан одоо шүтээсийн хамтарсан төсөл гэж ярьлаа тий. Энэхүү төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш одоо гарсан өөрчлөлтүүд юу байгаа? Оюутнуудын сэтгэгдэл гэдэг ч юм уу тий. Бид нар одоо жишээлбэл яг оюутлогоо Риотентагийн 2 сая долларыг 3 том чиглэлд хэрэгжүүлж байгаа. Нэг нь сургалтын хөтөлбөр боловсруулаад шинэ мэргэжил гаргаж байгаа. За энэ бол ингээ 3 дахь жилдээ төгсөлт хийсэн учраас амжилттай болсон. Хоёрдугаар тэрэнд одоо лаборатори сурах бичиг, ном, анги танхим гэдэг ингээ хичээлийн орчин бүрдүүлж байгаа. За тэр бол бас хангалттай хэрэгжчихсэн. За гурав дахь нь энэ чиглэлээр их судалгаа бус юмнуудыг нөхжүүлж байгаа. Тэгэхээр ингээд яг цогцоор нь бүх юмын зэрэг хийгээд явчихаар бид нар ингээд жилд 2 удаа оюутнуудаас сэтгэл ханамжийн судалгаа авдаг байхгүй. За багш нар чинь та нарт хичээлээ сайн зааж байна. Яг энэ стандарт дээр байгаа хэмжээнд зааж гин үг. Сургалтын орчин чинь ямар байна? Анги танхим чинь ямар байна? Одоо оюутнууд чинь тэгэл одоо энгийн мөртлөө айгүй инээдтэй юм шиг мөртлөө айгүй чухал хэрэгцээнүүд байна. Одоо ноутбукээ цэнэглэх хэрэгцээ гэж жишээлбэл байх жишээтэй. Тэр болгоо ингээд нэг тийм супер цоошин хүчрэг ноутбук оюутан болгонд олдохгүй тий. Тэнгүүт нөгөөдөл маань ингээ өөртөө олдсон ноутбуктэй батарей жоохон муу болцсон. 10 минутаас илүү цэнэгээ барьж чадахгүй болцсон хүртэл юм байна шүү дээ. Тэгэл хичээлээ хиймээр байдаг. Тэгэд ингээд нэг ангид 30-40 оюутан ч юм уу 20 оюутан сууж байхад тэр орчин байхгүй бол тэгэл бас болохгүй болж байгаа юм. Тэнгүүт бид нар жишээлхэд энэ төсөл хэрэгжсэний дараа зөвхөн оюутлогоо Риотентоогоос гадна манай бусад төгсөгч нарын одоо Монголын уулархад амжилттай явж байгаа уулархын компаниуд байдаг. Тэдний хандив энтрийг нийлүүлээд анги хүмүүстээ бүгдийг дахиж зассан баг. Юу хийсэн гэхээр ханаар нь дүүрэн арзитгнууд хийж өгч байгаа. Тэнгүүт л одоо санал асуулгаар тэрний дараагийн санал асуулгаар маш өөр үр дүн гарч байгаа юм тий. Анги танхим гоё байна гэх. Тийм одоо тэгээд ингээ арзит хангалттай байна. Бид нар айгу хаппи байна л гэж байгаа байхгүй юу? Яг нь манай шүтээсийн тогны мөнгө жах их гардаг болсон байж магадгүй. Тэгтээ тэр ингээд оюутны сурах орчныг айгүй их сайжруулж байгаа ч гэдэг. Нөхцөлийн айгүй гоё ингээд бүрдүүлээд өгч чинь тий. Одоо энэ ч нөгөө Gen Z гэдэг үед хичээл зааж эхэлж штэ. Хуучин одоо миний үеийнхний сэтгэхгүй оюутан байхдаа байсан сэтгэхгүй одоогийн Gen Z-нүүдийн сэтгэхгүй ч гэсэн өөр юм шиг байл. Тэгэнгүүт
их тийм өөрсдөө их гоё илэрхийлдэг. Болж ивэл болж ийн гэж хэлждэг. Таалагдахгүй бол таалагдахгүй байна гэж хэлждэг те. Багшаа та баг чадахгүй байгаа юм биш үү ч гэж хэлэхүүц хэмжээний залуучууд ингээд оюутан болоо ороод ирж байгаа. Тэгэхээр бид нар ингээд нэгэн дэлхийн хэмжээнд энэ залуучуудыг уурхай инженерүүдийг, геотекүүдийг бэлдээ гэж байгаа бол тэр жинзиг бас сургаад гаргах хэмжээний сэтгэж ажиллах хэрэгтэй юм байл. Одоо манай тэнхимийн багш нар бидний одоо хийж байгаа нэг проект гэхэд хиймэл оюухан ашиглаад хичээлийн контентуудыг илүү интерактив болгож явах жишээтэй. Интерактив болгоно гэхээр яадаг юм бэ гэдэг. Тэгэхээр одоо намайг оюутан байхад бол орчин үеийн техник технологиуд сургалтанд тэр болгоно нэвтрээгүй байж байгаа. Самбар байна, шохоо байна, ном байна, дэвтэр байна. За тэгэл уурхай инженер болохын тулд тэр хэдэн хэрэглэгдэхүүн дээр л амьдарч ажиллаж байгаа байхгүй. За тэгжээтэл нэг проектор энтер гарч ирээд нэг дэлгэц центртэй болонгууд нэг PowerPoint презентац центр хийдэг байсан шүү дээ. Тэгтээ эдгээр чинь бол яаж яав гэхээр нэг багш л нэг юм үзүүлчихэл яриад хаас ш нөгөө талд байгаа хүмүүс тэр болгон оролцоогүй байгаад байсан байхгүй. Одооны залуучууд чинь ингээд пад ч юм уу утсан дээр янз бүр юм заавал ингэж нэг хурууга хөдлөгч доор хайж оролцож нэг юм хийдэг болцсон генерашн ороод ирж байгаа. Тэнгүүт бидний одоо энэ геотехникийн хөтөлбөр болон энэ ашиглалтын уурхай инженерийн хөтөлбөр дээр сүүлийн 1-2 жил туршиж байгаа юмнууд нь интерактив контентууд хийж байна. AI гарч ирснээр нэг гоё юм бий болсон нь би жишээлхэд хувийнхээ хувьд код бичиж чаддаг байх албагүй болсон. Тэгтээ би код бичүүл чаддаг байх хэрэгтэй болчихж байгаа. Тэ? Тэнгүүт заа байц энэ жинзинүүдээр нэг ийм ойлголтыг ойлгуулчих. Уурхай дотор хийдэг нэг ийм ажлыг эднэрийн гараар нэг жижигхэн ингээд туршаад үзүүлчих гэвэл юу хийж болох вэ гэж одоо багш нарын тархинд бодогдоод тэрийг даалгавар болгож өгөөд за тэнгүүт бид нар ингээд нэг хөөрхөн юм симулятор ч юм уу айгүй айтайхан нэг тийм ингээд юмтай болчихж байгаа. Жишээлхэд бидний хийсэн нэг гоё юм нь одоо Tetris тоглож байсан уу? Тоглодог байсан. Tetris-ээр хоёр хүн хоорондоо батл хийж байсан уу? Байсан. Ингээд нэг нь тисчүүлдээд нөгөөх нь фейлддэг шүү дээ, тий? Бид нар ингээд уурхаа ухах тийм тоглоом зохиосон. Хөөх, ямар гоё юм. Тэгээд хичээл дээр ингээд оюутнууд хурж ирэнгүүт зөндөө бол оюутнууд ноутбуктээ ирсэн маа штэ. Тэгээ интернетээр шууд ингээд дэлгэц рүүгээ ангийнхаа дэлгэц рүү шууд холбогдлоо. Хоёр багийн хоёр ноутбук холбогдлоо. Хоёр яг ижилхэн уурхай гарч ирлээ. Энэ багийн тактик өөр, энэ багийн тактик өөр хоорондоо батл хийлээ. Хөөх, ямар сонирхолтой. Үр дүн гарлаа тий. За тэгэнгүүт яг ингээд тоглоал байвал нөхдөөд улаараа тоглох гээд байгаа оюутнууд. Бид нар юу гэж өгөхөр байж энэ баг ягаа хожичв, тэр баг ягаа хожигчв. Анализ хий. Хэдүүлээ хоорондоо ярий те. Дүгнэлт гаргая. Гэхдээ энэ баг хожсон ч гэсэн дунд нь алдаа гарсан уу? Мэргэжилтэйгээ холбоотч юм уу те. Ингээд эхлэхээр нөгөө бидний ордог семинарын хичээлүүд айгүй амьд болох жишээтэй. Тийм байна. Тий. Тэгээ ингэж жишээлхэд явж байгаа нь өөрөө цааталтай юу байна вэ гэхээр энэ шүтээс гэдэг байгууллага одоо Монголын инженерүүдийг бэлтгэх топ байгууллага гэдэг статусыг байн хадгалж яхад энэ хөгжил хэрэгтэй байна. Нөгөө талаар одоо ингээд энэ хавар төгсөөд одоо ээш өгцсөн хаашаа орох вэ гэж бодож байгаа хүүхдүүд шүтээсгээ бодонгууд цаа нэг самбар шохоо тэгээ нэг юм төсөөлөгдөд байвал үгүй ээ. Бид нар өөр болцсон шүү те. Үрж ирээд одоо Tetris тоглож байгаа юм шиг ингээд батл хийх боломж байгаа шүү тэ. Дараа нь бидний дараа жилийн тавьж байгаа зорилт юу вэ гэхээр team interactive контентыг оюутнаар өөрөөр нь хийлгэнэ. Бараг миний бодлоор одоо team Tetris төвшний тоглоомыг хүүхдүүд 10 жилийн хүүхдүүд өөрсдөө AI-тай хамжаад зохиох хэмжээнд болцсон. Тэгвэл бид нар юу хэлж байгаа вэ гэвэл хөөе чи манай сургуульд ороод тэр манай оюутан болчих. Тэгээ бид нар нэг юм уулуурхайн талын онлын зарим мэдлэгийг чамд өгье, санаа өгье. Тэгээ чи одоо надаас давсан юмыг зохио, тий? Бараг чи 3-4 дэх курстэй шүтээсийн багш нараас илүү хэмжээний team симулятор зохио. Эсвэл энэ AI-тай хамжиж байгаад Монголын уулуурхай том асуудлуудыг шийд, гоё шин юм гаргаад ир, тий? Тэгээ оюутан байхдаа энэ салбарын асуудлуудыг шийдэлцээд их л гэж байгаа байхгүй. Тийм ажил даалгачвал
одоо тухайн юмыг одоо үр дүнтэй тоглоомыг зохиохын тулд маш их судалгаа хийх шаардлага гарна. Тэгэхээр тэрнийг ганц хийхин төлөө нэлээд их мэдлэгийг хураачхал юм байна давхар тий. Тэрнийг хийхин төлөө ном уншихгүй мэхэд AI-тэйгээ ярьж байгаад нөгөө томьёогоо ойлгоод концепцээ ойлгочихж байгаа юм тий. Тэгээд маш их сөрч хийгээд дэлхийд даяар байгаа уулуурхайн техникүүдийг судалж байгаа. Тэрний параметр янз бүрийн юмнуудыг оруулаад ирж байгаа юм уу тий. Ер нь энэ сургалт гэдэг юм чинь ингээд хуучин салангад байсан юм байлээ. Технологи нь өөрөө хөгжөөг байсан учраас энэ сэдв бол энэ талтай, энэ сэдв энэ талтай, энэ сэдв энэ талтай гэдэг юм байсан юм л дээ. Одоо бидний энэ боломж юу аваад ирсэн гэхээр энэ олон концепцийг нийлүүлээд нэг шийдэл гаргах гингүүт баг нэг хичээлийн нэг даалгавар хийхин төлөө физик рүү ороод, математик руу ороод, хим рүү ороод дахиад тэрний эргэн тойронд байгаа айгүй олон мэргэжлийн зах зох руу хүртэл хүүхд ингээд сонирхохоор байгаа юм. Биднэрт нэг ийм түгээмэл ойлголт байд юм аа. Шүтист анх ороход хэцүү. Төгсгöd анх ороход айгүй амархан, төгсгöd их хэцүү сургууль гээд. Тий, тэр яагаад тийм байдаг вэ? Хоёр юмнаас бол тий. Нэгдүгээрх нь яг энэ кредитийн тогтолцоо байгаа. Тэр кредитээ ингээд цуглуулад явах гэхээр кредитийн тэр тогтолцоон дотор ингээд чи нэгдүгээр курст нэг юм үзсэн бол хоёрдугаар курст нэг юм үзэх, дараагийн хичээл үзэх цонх нэгдэнэ. Тэрийг амжилттай үзсэн бол гуравдугаар курст дараагийн хичээл амжилттай үзэх цонх нэгдэнэ. Тэгэхээр ингээд нэг өөрийгөө тэр нэг семестрт үзэж байгаа нэг 7-8 хичээл дээр жигд авч явахгүй аль нэг 2 хичээл дээр унцлаа гэж бодоход тэр үлрэх магадлал буцаад дахиж эхлэх тэр үеийг дахин эхлүүлэх хэрэгтэй болж шүү дээ тоглоомор бол тий. Тэгэхээр энэ асуудал нь бол жоохон хайнга жоохон ингээд за эсвэл нэг 10 жилийн нэг юм диктатур аав ээжийн диктатур дотроос гараад нэг оюутны эрхчлөлийг мэдэрч байгаа хүүхдүүд нэг гоё юм эрхчлөөнд донд нэг 2 жил живэн шүү дээ тий. Тэгж жагаад алдчихсан хүүхдүүд айгүйх байдгийн. Тэгээ нэг хэдэн жил явж байгаад сүулдэ ингээд буцаж ирэх тий. Надад бол жишээлбэл саяхан нэг айгүй харамсалтай юм тохиолдсон нь над руу нэг Ховд аймгийн төвөөс нэг ээж ярьж байгаа байхгүй. Та тэр багш мөн ус мөн байна. Би ингээд 2 жил хүүхдээ оюутан болцсон гэж бодоод ингээд хичээлд яваад байгаа гэд төлбөрийн төлөө өдөг чинь ингээд байжсэн чинь 2 жил нэг хичээл үзээгүй юм байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол бүр ингээд нөгөө эрх хичээлөөгөө хит идэлсэн хүүхдээ экстрим жишээ байна. Гэхдээ яг тэр хүүхдтэй бид нар ингээд уулзаад хөөч яасан бэ? Нөгөө хүүхд маань ч гэсэн нэлээ ингээд гэр бүл наарталтан шоконд орцсон тий. Мань хүн өөрөө бас тэр шокоо хүлээгээд авцсан ирээд за би тэгтээ ер нь бол яг инженерийн чиглэлээр сурах. Тэгтээ би яг уулуурхай хүн болохгүй юм шиг байна. Би өөр мэрэгчлэр шилжиж гэж хэлээд явсан. Тэгтээ би бол яг өөр тэр ээжийнх нь утасны дугаарыг ингээд хадгалаад авцсан байгаа. Би юу гэж бодож байгаа гэхээр нэг 2-3 жилийн дараа дахиж тэрэн шиг тийм бүр хит ингээд эрхчлөө гэдлээ явцсан хүн битээ гараасаа тийм аав ээж нар битээ охироосаа тий. Нөгөө хүмүүс ч гэсэн ухаарад бас амжилттай төгсөөсөө тэгээд эргэж яриад ер нь бид нар бол ийм арга хэмжээ авсан шүү. Танаа хүүхд юу болж ийн гэж нэг фидбек нэг хийн л гэж бодож байгаа. Тэгэхээр ийм юмнуудаас болоод төгсөхгүй байх тохиолдол их байдаг. Нөгөө нэг юм нь бол ингээд шалгуурууд бас байгаа. Чи голч чинь тэдэс доошвол төгсөж чадахгүй шүү гэдэг. Хэдийгээр ингээ хичээлүүдээ араас нь үзээд явцсан ч гэсэн голчоо хангах хэрэгтэй болохоор зарим нэг нэлээд муудан авцсан хичээлүүдээ буцаж үзэх хэрэгтэй болдог ч юм уу тий. Ийм байдлаар зүгээр ингээ харахад орж байгаа оюутнуудын нэг 20-30% нь нэг тиймэрхүү шалтгаанаар ингээд бүр төгсөхгүй ингээл айгүй олон жил болж байгаа юмнууд байга. Гэхдээ бид нар бас сүүлийн үед юу гэж харж байгаа гэхээр бидний ч буруу байгаа байх гэж бодож байгаа байхгүй. Нэгэн тал ороод ирсэн хүн бол тэрний сонирхлын төрүүлээд тий. Саяных шиг юм интерактив юмар тэр хүний нэг хаана нэг газараас тэр хүн өдөөгдөн штэ тий. Тэгээд тэр хүнийг ингээд идэвхжүүлээд явах юм маань дутуу байгаа л гэж бодоол аль болох тэрийгээ сайжруулаад явах. Одоо ингээд уулуурхайн том компаниудтай хамтарсан төсөл хэрэгжүүлсний нэг сайн тал нь их сургууль бол яг ингээд сургалтын байгууллага гэдэг утгаараа менежменттэй жоохон орхигдуулаад байдаг. Гэтэл бид нар манай техник жишээлгээд юу хийж гэнэ гэхээр ингээд баг сар тутам ингээл бид нар юугаа сайжруулах вэ? За одоо энэ маань сайн болцсон гэдэг хэдүүлээ баярлаад ингээл гайхуулаа яваад байх биш те. Өөр газар жижигхэн сайжруулчмаар юу вэ гэд нэг ингэдэг тасралтгүй сайжруулалтын юмроо бас орж л байгаа юм л та. Түрүүн гадны багш нар ирдэг гэдэг чийсэн. Ер нь одоо тэр хүмүүс маань хичээлийн англиар орохоор хүүхдүүд маань англи хэлгүй хүүхдүүд яаж суралцдаг вэ? Тэрнийг
бид нар ч гэсэн зарим хичээлээ англиар ороод эхэлсэн. Тэт жоо инээдтэй. Ингээд бага Монгол оюутнууд суудсан Монгол багш байж ингээд англиар ярина гэхээр тий. Гэхдээ ер нь тэгэх ёстой. Яг тэгвэл тэгжиж манай улс өөрөө их тийм боловсролын экспорт хийх боломж бүрдэнэ. Одоо Австралиг ингээ харахад зөвхөн ихтэй сургуульд гаднаас илсэж байгаа гадаад оюутнуудын орлого гэдэг нь Австрали улсын гадаадаас валют олдог орлогын топ 10 маруу дотор байж байгаа байхгүй. Зөвхөн оюутан илсүүлснээрээ тэр улсын эдийн засаг өсөж штэ тий. Тэгэхээр Монгол улсад одоо уул уурхай ингэж эрчимтэй хөгжиж чинь дэлхийд уул уурхайн салбар нь одоо дэлхийн топ түвшин рүү их ойртсон байгаа улс дэлхийд тийм олон биш. Монгол бол одоо тэдгээр цөөх орнуудын нэг болоод ингээд амжилттай явж байгаа. Тэгэхээр бид нар сургалт маань ч гэсэн ингээд дэлхийн уул уурхайн одоо дээд боловсролын нэг төв болох боломжтой байхгүй юу? Тэгэхээр бид нар нэгэн тал тийм боломж байгаа бол ашиглах хэрэгтэй. Тэгэхээр одоо дэлхийн бусад орнуудаас Монголд ирж уул уурхай сурыг гэдэг болох хэрэгтэй. Тэхийн тулд бид нар англиар заах хэрэгтэй. Нөгөө талаар оюутнууд маань аль болох англитэй төгсгөлтэй. Тийм үстэй. Тэд нарт давуу тал шүү дээ. Тэр утгаараа одоо манай шүтээсийн гадаадд төгссөн хэл усны их гайгүй болцсон залуучуудаа бол аль болох англи хэл дээр хичээлээ бэлдүүлж байгаа. Тэгэхээр хамгийн анхны бидний хийж чадах зүйл маань бол самбар дээр оюутанд дэлгэцэн дээр үзүүлж байгаа контентуудаа англи болгочихж байгаа. Тэгэхээр ямар ч байсан нүдэрээ англи контент харна гэсэн үг. Ярихад 100% англиар явахаар анги дотор одоо яг бодит байдал бол нийт ангийн хүүхдүүдийн нэг 20% нь гайгүй ойлгоно. За нэг 50% нь бол нэг тал ойлгоно. Үлдсэн 50% нь ойлгохгүй. Тэгэхээр нөгөө нэгэн тал бүгд мөнгө төлөөд үйлчлэг авах гараад ирсэн оюутнууд байгаа учраас бүгдэнд л өгөхтэй. Тэгэхээр бид нар яаж байгаа вэ гэхээр окей англи гэхдээ зарим тайлбар нь монгол тий. Тэгснэ зарим шалгалтаа англиар авчиж сорин явцынхаа шалгалтуудыг зарим даалгавраа монголоор өгөө зарим даалгавраа англиар өгнө тий. Тэгээд тахаар ингээ хүүхдүүд бас сайжрал байна. Тэг яг жишээлхэд саяны энэ хаврын семестрт би яг бүр жилийн эцсийн хамгийн том шалгалтыг ингээд материалын англиар бэлтэж байгаад авсан. Тэг яг ингээд хинч AI ашиглахааргүй хинч хоорондоо хуулахааргүй яг өөрөө ингээ харж зогсож байгаа л авч байгаа байхгүй юу. Тэгэхэд айгуу сайн хариулсан байлээ. Тэгээ би бас үр дүн гардыг байна гэж бодсон. Гадаад багш нар бол магистрийн төвшөнд эхний ээлжинд орж байгаа. Магистрийн төвшөнд ялангуяа жишээлбэл манай геотехникийн магистр өнгөрсөн намраас элсэлт аваад явж байна. Анхны элсэлт үү тий? Тэгээ анхны элсэлтийг бид нар 25 оны 9 сард авсан. Тэр хүмүүсээ анханаас нь авахдаа бид нар анхны төгсөгч нараас болон ер нь нэлээд өндөр түвшний хүмүүсийг шигшиж байгаад авцсан. Тэгээ тэд нар бол 100% гадаад багш ирээд заахад асуудалгүй явж байгаа. Ямар гоё. Эхлээд ерөнхий нэг юм хэлэхэд миний ойлголтоор бол манай шүтээс төгссөн хүмүүс ажлын байр олдох гэх юм ажлын байран дээр гарч байгаа хуваараа бол бас бусад ихтэй сургуультай харьцуулахад бас нэлээд өндөр юм шиг байлээ. Энэ дотроо манай геолог болгохын сургууль гэж байна те. Энэ доторх энэ уурхайн чиглэлийн мэргэжилтнүүд нь бол төгсөөд их өндөр хувьтайгаар ажлын байртай байдаг. За саяны манай шинээр гаргасан геотехник мэргэжил бол бүр юутай одоо эрэлт их өндөр байгаа нь мэдэгдээд байгаа. Бид нар анхны төгсөлт 18 хүүхэд төгсгснөөс 16 шууд тэр дороо ажлын байртай болсон. 15 нь илүү 14 нь оюутлогод ажилд орсон. За хоёр дахь төгсөлтөөс оюутлогод орсноос гадна Монголын тэргүүлэх бусад компаниудад ажилд орсон. Одоо бидний ингээм мэргэжилтэн бэлдээд эхлэнгүүт Эрдэнэт үйлдвэрч гэх юм уу Монголын алт за тэгээд одоо төмрийн том уурхаанууд бүгд өөр дээрээ геотехникийн ийм хэлтэс байгуулад эхэлж байгаа. Яг гэвэл тэр асуудал нь өөрөө их чухал. Мэргэжилтнүүд нь нэгэнт бэлтгэгдээд эхэлж байна. Гэт ингээд явж байгаа. Тэгэхээр ер нь бол геотехник маань шинэ мэргэжил болохоор бараг л 100% ажлын байраар хангаж байна. За манай уурхайн ашиглалтын инженерийн чиглэл бол нэг 75-аас дээш хувьтайгаар ажлын байртай байгаа ч билүү. Нэгт хоёрт орон нутгийн чанартай үйл ажиллагаа явуулж байгаа уурхайн компаниуд бас байдаг. Тэд нар нөгөө орон нутагт бас нэг хувь нэмрээ оруулах
зорилгоор тухайн орон нутгаас суралцж байгаа уулуурхайн чиглэлээр сурж байгаа ч юм уу ийм оюутнуудад эсвэл инженерийн чиглэлээр сурж байгаа оюутнуудад тэтгэлэг бас өгдөг ч гэдэг юм уу те. Иймэрхүү зүйлс нь бол хүүхдүүдэд оюутан байхдаа бас ажлын байр руугаа нэлээд ойртох боломжийг олгож байдаг. За тэгээд яг хав зарим хүүхдүүд бол нэлээд бие даасан бодолтой би төгссөн хойноо тухайн үедээ боломжоо харж байгаа шийднэ ч гэх юм иймэрхүү. Өөрөө сонгоно гэдэг юм тий. Маш ер нь их сургуулаа төгсчөөд ажлын байртай байна гэдэг айгуу чухал. Миний туршлага дээрээс жишээ нь одоо би чинь төгсчөөд ажил нэг 2-3 сар хайж явсан гэдэг ч юм уу. Эдгээр мэрэгжил маань хэрэгцээгээ дагаад бас айгүй их одоо боломжууд бас бүрдээд байна гэж бодлоо. Тэгээ багш нь сургууль нь ч гэсэн айгүй их оюутнууд руугаа одоо цаашдын ажил үйлсэд айгүй их анхаардаг юм байна гэж миний өнцгөөс харлаа. Зүгээр төгсгчөөл за одоо өөрснөө мэдгийж байгаа биш те. Монголдоо сайн ажиллах хүчин бий болох чи гэдэг ийм айгүй их тэмүүлэлтэй байгааг би анзаарлаа л та. Эдгээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд явж хахад багш нар дагаад ингээд хөгжих хэрэгтэй байгаа тий. Эдгээр одоо оюутлахаар Рио Тинтогийн саяны санхүүжилтээр бий болгож байгаа олон үйл ажиллагааны дундаас одоо багш нар маань хэрхэн хөгжиж байгаа вэ? Өөрснийгөө одоо хэрхэн илүү сайжруулж байгаа вэ? Хилээ сайжруулж байгаа ажил бол бүр ингээд компанид ажлын хэмжээнд явдээ. За гадаад багш нар ирээд манай тэнхимдэр багш нарын өрөөнд цуг суугаад мөр зэрэгт сайжлахаар ингээд өдөр тутам гадаад хүмүүстэй бас харьцаж ажиллангууд өдөр тутмын харьцааны ангид хэлэн сайжрах ч гэдэг юм уу эсвэл мэрэгжлийн туршлагаа солилцох ч гэдэг юм уу те иймэрхүү юмнууд байна. За салбарын инженерүүд манай багш нар одоо хоорондоо туршлага солилцох интерн хөтөлбөрүүд бас байдаг. Багш нараа бид нар уурхайн нод руу явуулаад интерн хэлэгчдэг. Одоо манай 3 ч багш байна уу те оюутлогоо дээр интерн хийсэн. Бараг нэг 6-7 ээлж явж байгаа болов. Уурхайн нот ч нэг 14 хоногор ингээ оростортай байдаг. Тэгээ манай багш нар хичээлээ зохицуулаад хичээлээ заахын хажуугаар оюутлогод очиод бас инженерүүдтэй цуг жижиг сажиг ажлууд хамтарч хийгээд өдөр тутмын ажилд нь оролцоод бас хамтарсан судалгаа хийгээд ч юм ингээ явж байгаа. Тэгээд яг нэг үг хэлэхэд төгсөгч нарт бид нар зүгээр ингээд чухам хайртайтай ингээд байгаа. Уу яг хайртай л та тийм. Тэгтээ ер нь бол ийм байхгүй юу. Их сургуулиудад чинь нэр хүнд өөрөө төгсөгч нараараа дамжиж явдаг. Дээр нь төгсөгч нар нь аль болох төгсөөд тухайн салбартаа нэр хүндтэй, байр суурьтай, тэгээ өндөр албан тушаалтай явах нь буцаад их сургуулиуд руугаа маш их тийм мөнгө болон нэр хүндийг авчирч байдаг. Одоо их сургуулиудын ажлын яг муу их сургууль бол 100% сургалтаас мөнгө олно. Сайн их сургууль бол бараг 70-80% нь судалгаанаас мөнгө олоод сургалт нь бараг дайвар болчдөг байхгүй. Яг тэгвэл тэр салбарт байгаа проблемуудыг шийдэлцээд явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо манай шүтээсийн зорилго гэх чинь судалгаан зөвлөсөн их сургууль болно гэж байгаа. Гэтэл судалж болох хамгийн том салбар нь уулуурхайн салбар байгаад байгаа учраас манай сургууль манай тэнхэн бол тэр дотроо хамгийн их тийм судалгаагаар мөнгө олох бололцоотой. Гэтэл хэн биднэрт судалгааны мөнгө олох өгөх гэвэл нэг оюутан байхдаа багштай хайртай байсан одоо юу гэдэг те энэ сургуулиас олж авсан мэрэгжилтэй насан туршдаа талархаж явж байгаа тим шавнар уулуурхайн компаниудын захирлууд болцсон дарга нар болцсон байгаа бол тэд нар чинь бид нартай том гэрээ зурж байгаа шүү дээ. Эсвэл дараагийн том хандвийн те 2-3 сая долларын хандвийг за дахиад нэг шинэ мэрэгжил бэлтчих. Нэг юм судалгаа хийчих. Эсвэл тэр хичээлээ сайжруулчаарай. Намайг сурч яхад жоох муу байсан шүү гэдэг ч юм уу те. Тэгэхээр энэ бол өөрөө яг дэлхийн загвар байхгүй. Таныг одоо ажиллаж 25 жилийн хугацаанд эргээд оюутан тань дээр хурж ирээд стах баярлалаа гшаа одоо би ийм зүйлийг олж авлаа амьдрал маань ийм байна гэд маш сайн явж байна гэд ирсэн түүх байгаа юу? Яг хоо сонирхолтой кейсүүд байдаг. Одоо ингээд нэг залуу би дөнгөж багшуулж эхэлж байх үед төгсөх курс байсан анги одоо бол айгүй мундаг залуучууд байдаг. Тэн дотор зүгээр ингээд сакс тоглоал яваад иддэг байсан залуу нэг өдөр гинт хурж ирсэн. Багш би ерөөсөө мэрэгчлэрэл явах хэрэгтэй мэн гэдгээ ойлгоод 6 сар мэрэгжлийн бахан номнууд уншаад англи хэлээ сурч хүрээд ирлээ. Одоо би жинхэнэ ална гэж ирсэн байхгүй юу. Тэгээ нэрийг гисэл тэр залуу тухайн үедээ одоо салбарт маш хүчтэй явсан байх жишээтэй. Тэгээ сонин тохиолдлууд байна. Яг
та бас айгуу сонирхолтой тийм хэлжсэн чинь бас их бодогддгийн тэрийг бас дараа нь би ингээд ийм хийсэн чи их гоё болчлоо гэдэг юмнууд байна. Зарим нь яг оюутан байсан төгсөгч нарын сэтгэхүйд нэг юм байдгийг. Оюутан байхад л багш ингээд лаг байсан чи одоо ч гэсэн амар лаг байгаа гэж боддог байхгүй юу? Гэтэл зарим оюутнууд ч ингээд практик дээр гараад ажиллаад биднээс илүү хөгжиж байгаа. Одоо би баг буцаж очиод зарим оюутнуудаас сурмаар байгаа байхгүй юу? Тэнгүүд нөгөөдөл чи уулзахаар ингээд айгу тим ярина. Одоо тэр өөрийнх нь мэдж байгаа юм намайг илүү мэдж байгаа гэж бодоод багшаа нэг юм байгаа ингэмэр тэгмэр. Тэгээ би шудрагл хэлж байгаа юм те. Өө чи бол одоо надаас илүү болчих. Би буцаагаад болчихжээ. Би ч мас сурмаар болчихжээ гэж хэлнэ. Мэдээч хэрэг аливаа зүйлд ингээд сайн тал, сөрөг тал гэж байдаг тий. Эдгээр одоо уурхайд ажиллах болж байгаа хүмүүс маань одоо ямар эрсдлүүд бий болох боломжтой илээ. Ер нь арилвааныг алдаанаас хүмүүс чинь суралцаж явдаг тий. Ийм харамсалтай түүх ч юм уу тиймэрхүү зүйлүүд байгаа юу? Байна. Ер нь уул уурхайн бизнес нь өөрөө тэр нөгөө түрүүн хоёлаа асуугаад ярьсан шүү дээ. Том техникүүдтэй ажиллаж байгаа. Тэгээ confined space гэж байгаа. Ийм хязгаарлагдмал орчинд ажиллана. Одоо хэдүүлээ ингээд нэг нарийнхан гудамжаар машин барай явахд ямар хэцүү байдаг вүлээ те. Ухарч мухраад парклахад. Гэтэл тийм нарийнхан бүх талаасаа ингээд ашигчсан түнэлэн дотор тэр олон техникүүд ингээд хоорондоо уулзраа болоод ажиллаж штэ. Тэгэхээр энэ өөрөө бол аюулгүй ажиллагаа аягүй чухал. Аюулгүй ажиллагааг бол юугаар шийддэг вэ гэвэл аюулгүй ажиллагааны менежментээр шийднэ. Тэр менежмент нь юу вэ гэхээр хүмүүс тархинда би аюултай орчинд ажиллаж байгаа шүү. Аюулгүй байдлаа хангах хэрэгтэй шүү. Нэг удирдлага нь чи аюултай орчинд ажиллаж байгаа учраас өөрийгөө бүрэн хамгаалах хэрэгтэй шүү. Хувцас хэрэгсэл бүх юмны хувьд. Гурав дахь нь хоёулаа жишээлгээд нэг даалдуурхад ажилладаг техник бариад зүрлөө гэхэд бие биентэйг мөргөлдөхгүй байх, бие биенээ мэдэрдэг тийм орчин үеийн автоматикийн технологиуд те маш олон тийм технологиуд шингэж ийж тэр бас аюулгүй ажиллагаа хангагдана. Одоо ингээд тэг штэ ингээд чи аюулгүй ажиллагаа загинчхаар аюулгүй ажиллаждаг байхгүй юу? Тийм үстэй. Яг хүн чинь тэнд насаараа ажиллаж штэ. Насаар ажиллаж байгаа хүний анхаарал сарниж болно. Гэтэл тэр технологи нь өөрөө тэр анхаарал сарних хэрэгслийг нь бууруулж явах хэрэгтэй ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ аюулгүй ажиллагаа бол тий. Манай мэргэжлийн нэг аюул чухал нэг хэсэг нь аюулгүй ажиллагаа байдаг учраас бид нар тэрийг уулзахтаа ярина, хичээл дээрээ ярина, янз бүрийн сайн муу жишээнүүдийг биентэй хуваалцсан. Одоо Монгол жишээлхэд янз бүрийн байгууллагуудад нэг муу жишээ байдаг нь юу гэдэг вэхээр осол мосол гараад ч юм уу хүн гэмтэх ч юм уу тэгвэл нуудаг тийм соёл байдаг байхгүй юу. Гэтэл уулуурхад ямар соёл байна гэвэл тийм болоолох юм бол улам л ингээл тэрийг хуваалцаад байна бусдтай. Манай дээр ийм шалтгаанаас болоод ийм осол гараад нэг хүний тийм эрхтэн гэмтчихлээ. Амь насаа алдахад маш ойрхон тохиолдол боллоо. Заримдаа бол бүр ингээд маш ховор тохиолдолд амь насаа алдах тохиолдол гарна шүү дээ. Тэр болгоны араас одоо онгоцны осол болоход яагаад онгоцны осол болчих вэ гэдгийг бүр нэг аюу нарийн шалгасаар гаад шалтгааныг нь олоод дараагийн онгоцонд тийм алдаа гарахгүй бусад нисгийн компаниуд тийм асуудал гарахгүй болтол шалгадаг байхгүй юу. Тэгэхээр уулуурхайн салбарт ер нь яг тийм төвшөнд арай биш гэхэд тэрнтэй их ойртсон тийм арга барилаар ажилладаг. Одоо 10 жилээ төгсөөд инженер одоо уурхайн чиглэлээр суралцах гад орж ирж байгаа хүүхдүүдэд таны зүгээс одоо алтан зөвлөмж байна уу? Нэх сүртэйч зөвлөгөө байхгүй. Хүн болгон өөр. Хүн болгонд таарах жор гэж бол ер нь байхгүй. Бид нар бол яадаг вэ гэхээр дадлага даваад явна. Дадлага маш гоё хийхийг хичээнэ. Ягаад гэвэл эн чинь бидний тэр ингээд нэг 2 дугаар курст орж ирсэн. Яг цаашаа явах уу, өөр тийшээ шилжих үү гэд ингээд эргэлзээд байж магадгүй нэг цаг дээр нь яг мэрэгжлийн хичээлүүд рүүгээ татах гэж шүү дээ, тий. Тэгэхэд танилцах дадлага гэд Монголын сайн муу бүх уурхайнуудаар авч яваад сайныг сайн гэж хэлээд мууг нь муу гэж хэлээд тий. Тэгээд явангаа бас бусад бидний зүгээс ингээд ойлгуулахыг хүсэж байгаа бүх зүйлүүдээ хийж өгнө. За ингэсний дараа ер нь бол их олон хүүхдүүд хурж ирээд хэлтий. Багшаа ингээд яах өөр тийшээ шилждэг ч юм уу гэж бодож ийсэн. Гэхдээ дадлага айгуу гоё боллоо. Би ер нь мэрэгчлэрээс сурнаа. Би ер нь алнаа л гэдэг байхгүй. Яг нь тантай ярилцахаас өмнө би тодорхой хэмжээнд ингээд судалсан чинь яг ч юм надаа айгүй сонирхолтой мэрэгжил санагдсан. Ингээд зөвхөн онол үзэх биш те практик
одоо сургалтууд айгүй их ордсон байна. Практик дээр гарахаар ингээд сонирхолтой туршилтууд бас их хийдэм байна. Маш өндөр хариуцлага шаардсан байна гэд. Ерөнхийдөө яг суралцж байгаа яг тухайн хүн үнэхээр тэр мэрэгчлийг сурмаар байгаа хүнд айгүй ийм өгөөжтэй, сонирхолтой ингээд туршлага болох юм шиг санагдсан. Яг уу бүх оюутнууд төгс биш, бүх багш нар төгс биш, орчлог өөрөө төгс биш, тийм ээ. Гэхдээ энэ дотор ингээд яагаад энэ уулуурхай гэдэг мэрэгжил байгаад байгаа юм бэ? Гэхээр бид нар ингээд нэг дэлхий гэдэг нэг юм гариг дээр байж байгаа. Ер нь ингээд манай мэрэгжил рүү орж ирчээд бүр цаашаа ингээд хоббиороод явах юм бол бүр сансар окторгуу судлаад явж болно. Яг тэгвэл тэр сансарт чинь манай дэлхийгээс их өөр орчин хүртэл байгаа. Магадгүй бид нар дахиад нэг 20 жил хөгжсөний дараа сансарт байгаа ашиг нутамлыг ч ашигладаг болж магадгүй, тий? Space mining гэдээ гараад ирж магадгүй. Эсвэл одоо бидний технологи нэг 3-4 км-ээс цааш хитэрч чадахгүй байна. Гэтэл одоо ингээд үнэхээр амбицтай залуучууд орж ирээд сураад төгсөөд 10 жилийн дараа 5 км-ийн гүнд байгаа ашиг нутамлыг авдаг болж магадгүй. Дэлхийн цөм гээд ингээд нэг ийм цул төмөр болон бусад металлуудаас бүрдсэн юм байна. Тэрлүү одоогийн технологи бол ойртож чадахгүй байгаа тий. Тэгэхээр тэрлүү хүрээд тэндээс зүгээр соруулаар нэг ундаа ууж байгаа юм шиг нэг хэмжээний технологи гаргаж ирээд тэгэх юм бол одоо бид нар юм энэ хийгээд байгаа ажил бүр өөр боломж гэдэг юм уу тий. Тэгэхээр ингээд боломж бол хязгааргүй. Зорилго нь юу юм гэхээр бид нар энэ нэг гариг дээр амьдарч байна. Яг одоо бидний амьдарч байгаа бол өндгөр бол хальсан дээр нь амьдарч байна. Хальснаасаа жоох нэг холтолж аваад тэрийг уурхай гэж хэлээд тэндээс авсан ямаараа бүх юмыг одоо энд байгаа бүхэл юмыг хийж байна шүү дээ тий. Тэгтэл энийг дахиад өндгөний чинь хальсны дотор тал цагаан байгаа, цагааны дотор тал шар байгаа шүү дээ тий. Тэднэр рүү орох хэмжээний технологи бүү мэд гарах байх. Тий. Тэгэхээр ингээд нэг тийм юу гэдэг юм ингээд нэг сорилт нь агуу байх чинь өөрөө хүнийг гоё сордог. Тэрлүү ингээд ороод тэрийг ойртоход би нэг алхам ойртуулсан юм да гэж бодож явах хүнд өөрт нь ингээд нэг хорвоод амьдрсны утга учир юм шиг санагддаг байхгүй юу тий? Үнц нь болж байна. Үнц нь тэр байхгүй. AI технологи одоо хэмэл оюухан ингээ хөгжиж байгаа тий. Тэрхүү малтлагын тооцооллыг AI-аар хийх одоо нөхцөл боломж бүрдсэн үү? Бүрдсэн. Бид нар ч гэсэн сургалтанда тиймэрхүү юмнуудыг оюутнуудаараа хийлгэж байгаа. Бид нар жишээлхэд хэмэл оюухан сургаж байгаа. Тэр оюухан одоогоор жишээлхэд бидний сургаж байгаа оюухан нэг хөөх нэг юм беби шатанда байгаа. Гэхдээ тэр беби байгаа нь биднэрт айгүй таалагдж байгаа. Яг тэгэхээр төгс сургацсан оюухан дээр оюутнууд орж ирээд хийх юм байхгүй байхгүй юу? Тийм. Гэтэл би юу гэж байгаа гэхээр би нэг өдөр сургасан миний нэг ийм хөөрхөн беби оюухан байна. Та нар энийг дахиад жоохон цааш нь сургаадах гэхээр эн чинь яг нэг ийм хүүхэд хөлд оруулах гэж байгаа юм шиг юм руу оюутнууд хөтөлж байгаа байхгүй. Тэр жишээлхэд яадаг вэ гэхээр ингээд геотехникийнхэнд чулууны чанарыг 1-100 хүртэлх оноогоор үнэлдэг байхгүй. Рейтингийн оноог. Тэгээд жишээлхэд 100 оноо авсан чулуу бол маш бат бөх. Бараг тэр бэхлэх хэрэг байхгүй. Чи дундуур нь зүгээр ухаар л өнгөр тий? Тэр дээрээс чинь чулуу онж ирэхгүй. Чи тэгээд юу гэж байгаа байхгүй. Гэтэл 70-тай чулуун дотор ч юм уу 40-тай чулуун дотор ажиллана гэвэл энэ дотор аюулгүй ажиллагаа хангаж ажиллах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө газар доошоо ингээд километр өрөмдөөд гаргаж ирсэн нэм чулууны дээж гэхээр нэг юм нарийнхаа гурлийн ил дүр шиг гэх юм уу та тий? Нэг тийм л юм байна. Чулуу. Чүмэг гэж бид нар хэлдэг. Тэр чүмгийг ингээ харахаар өнгө байна. Энэ тэндээ жоохон анд цав гараад жоохон өвдөрцөн байгаль чинь олон жил газар хөдлсөн учраас тий. Тэнгүүт мэрэгчлээ хүмүүс хоёр юм ашиглаад тэрэнд 1-100-ийн хооронд үнэлгээ өгч байгаа. Геотехникийн инженерүүд. Нэг нь нөгөө лабораторид авчиж эвдэж үзээд хэр их хүчээр дарж иж эвдэрч байна. Нөгөөх нь эмзэг цэг нь хаа байна вэ гэхээр тэр нэг жижигхэн хагарч магарч зэсгүүд. Тэгээ эмзэг цэгийг тоолоод хэд дээр хагарч эвдэрч ийсний тоолол үнэлгээ өгч байгаа. Тэнгүүд бид нар одоо хэмэл оюуханыг сургаж байгаа. Тэгэхээр бид нар ийм нэг жижигхэн дээшний зураг өгнө. Хэмэл оюухан тэрийг чулуу байна гэж танина. Ямар өнгөтэй байгаагаас нь хамаарат энэ ямар төрлийн чулууг нь мэдээд тийм төрлийн чулуу чи ер нь нэг Батбэхийн хувьд тийм байдаг та гэдгийг үнэлнэ. Дараа нь тэр ан цавуудыг хараад энэ ан цав мөн байна гэж танина. Тэгээд
нийлүүлээд энэ ч одоо 65 гэж ингэж байгаа байхгүй. Мгм. Тэгээ бид нар сургалтанд энийг яаж ашиглаж байгаа гэхээр оюутнууд өөрөө лабораторид очиод нөгөө чулуун дээр туршилтаа хийгээд нөгөөх юмаа өөрөө гараараа нэг хариу гарга. Химэл оюун ухаанаар нэг хариу гарга. Тэгээ хооронд нь харьцуул. Тэгээд дүгнэ гэж байгаа байхгүй. Тэнгүүт миний одоо сургачаад байгаа химэл оюун ухаан ингээд нэг 10 жижиг хагарал эвдрэл байхад 3-ыг тань. Чулууга заримдаа заримдаа танихгүй. Тэгэхээр амар тийм өөрхөн өгөөрдөмөр тийм оюухан байхгүй. Тэгээд тэрийг би шууд ингээд цааш нь би угаасаа өөрөө хөгжүүлэхгүй гэж бодож байгаа. Оюутнуудаар хөгжүүлэл. Би энэ үртэл хийж чадлаа. Надад зав алга. Би өөр юм аа хий. Та нар энийг нэг тийм 10 хагарал байхад ядаж ирсэн таньдаг болгоод байгаа. Нөгөө нэг практик сургалт нь. Тийм практик сургалт нь болж байгаа. Тэгэхээр тэрийг надаас илүү сурахын тулд оюутнууд заавал хиймэл оюуханыг яаж сурах юм бэ гэдгээ сурах хэрэгтэй болчих жишээтэй тий. Надад сая газар хөдлөлт гэсэн чинь нэг ганц сонирхолтой асуулт орж ирлээ. Одоо газар хөдлөж явах үед тэр далд уурхай дотор юу болдог вэ? Газар хөдлөн. Тэдгээр хүмүүс маань ажил нь ингээл үргэлжилж явах уу эсвэл төр зур зогсоод ингэдэг үү? Байгалийн газар хөдлөлт гэж байна. За байгалийн газар хөдлөлт бол угаасаа өрчилж мэдэх боломжгүй. Газар хөдлөлт болж байгааг бол нэг миллисекундын өмнө ч юм уу наносекундын өмнө мэдчих чадна. Гэтэ миллисекундын дотор тэр уурхаагаас бид гарч чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэр уурхааг барихтаа одоо 8, 9, 10 баллын газар хөдлөлтөнд эвдэрх хэрэггүй барина. Тэрэнд бидний энэ мэрэгжлийн манай тэр геотехник мэрэгжлийн оролцоо байгаа байхгүй юу? Газар хөдлүүл яах юм бэ? Чи үнэхээр энд газар хөдлөлтөнд төсвөртэй уурхай барьж чадж байгаа юм уу гэдэг нэгдэх нь. Хоёрдугаарт яг үнэхээр ингээд маш хүчтэй газар хөдлөлөө гэхэд тэнд аваар болно шүү дээ. Байгаль гэдэг чинь давагдчихгүй хүчин зүйл байхгүй юу? Тийм үстэй. Байгалыг бид нар ялж чадаагүй байгаа. Тэгэхээр тэр дор юу байгаа вэ гэвэл хорогдох байрнууд барьсан байна. Бүр ингээд маш өндөр чанарын гангаар нэг юм өрөө шиг юм хийгээд тэр дотор нь ингээд бүр ингээд тэр уурхай нь ингээд одоо хүн нэг 2-3 өдөртөө орж чадхааргүй болдог ч юм уу. Одоо нэг чийлд нэг хэдэн уурхайчд нэг дарагдсан санаж байна уу? Тэр чинь бүр баг километр шахуу гүнд дарагдсан шүү дээ. Тэгээ тэрий чинь авсан. Би бүр өөрөө чийлд очиод чийлэн уулуурхайн сайдын өрөөнд тэрний ийм жижигхэн ийм модель байхыг харж ирсэн байхгүй. Тэгэхээр тэр үед тэр уурхайчд яаж амьд гарсан гэхээр ийшээ зүхтаж гарыг гэхээр энтлийн коридор хаалттай, ийшээ зүхтаж гарыг гэхээр энтлийн коридор нурцсан байлаа гэхэд энэ буланд байгаа тэр аврах өрөөндөө ороод сууж байгаа байхгүй. Тэр өрөө нь ийм хатуу кабелаар дээшээ газартай холбогдсон утсаар ирж болно. За бид хэд энд амьд үлдэж чадсан шүү. Авраарай. Тэгээ тэр дотор ингээд ийм хүчил төрөгчийн боллоонууд байгаа. Хоол хүнс байгаа. Тэ? Ингээд амьдрах юмнууд байгаа. Стресстсэн байгаа шүү дээ тэр хүмүүстэй. Тэгээ стресс тайлах жижигхэн ингээд тоглоом бүртэл байгаа. Нөө бадаж тоглоом бүртэл. Маш сонирхолтой тий. Тэгээ эн чинь нөгөө л эрсдлийн эсрэг менежмент. Зүгээр өөр нэг сонирхолтой юм нь километрээс доош гүнд ингээд далд уурхай ажиллуулахад маш их тийм чулууны даралтнаас болоод ер нь бол тийм уурхаагаас үүсэлтэй микро чичирхийлэл гэдэг юм байнга болчихдог. Яг би бол одоо яг тэр өмнөд Африкийн уурхаануудад очиж үзэж амжаагүй байна. 28 онд явахаар төлөвлөсөн байгаа. Гэхдээ тэнд бүр 3 км-ийн дороос алт олборлж явахад тэнд бүр ингээд 4-5 баалын газар хөдлөлт байнга болчихдог гэж байгаа. Энд оюутлогод бол одоо ингээд нэг тийм 0.1-2 баалын ч юм уу тийм микро чичирхийллүүд ер нь байнга болчихдог. Тэгээ жишээлбэл бидний бас нэг хийдэг ажил нь тэр оюутлогын ойр орчимд амьдарч байгаа малчин айлуудаар очиж ярьж өгнө. За та нар ингээд уурхай явж байгаа учраас шүн чив чимэг болцсон ба штэ. Одоо чи ингээд гудамд явж хахад энүүгээр явж байгаа богоон өнгөрч байгааг чи сонсдгүй штэ. Гэтэл шүн унтж яхад чинь ингээд богоон явж байгаа сонсогддог штэ. Яг тэр нөө бусад чимээ ингээд байхгүй болцсон үед тэр ганц чимээ сонсогдоод байгаа байхгүй. Тэгэхээр хөдөө нутагт ингээд чи малчин нэг хүн ингээд гэртээ унтчих гэж бодол та тий. Газар ч юм ингээд одоо яг энэ ийм нэг дэвсгэр дээр ингээд сайхан унтчихлаа гэж бодсон шүн. Тэгэхэд ингээд тас гэд тэр дор километрийн гүнд дуурвал магадгүй тэр 3 км-ийн цаана ч юм уу 5 км-ийн цаана айлт сонсогдож болох байхгүй. Бити аагараа гэж очиж хэлж байгаа байхгүй. Яг л мэрэгжлийн хувьд энд ийм болж байгаа. Иннээс болоод юу гэдэг ингээд өмнө говьд газар хөдлөх чинь гинлээ гэж хүмүүс ингээд айгаад цуураад идэг байхгүй. Бити цуураарай. Иннээс болж тийм амар газар хөдлөхгүй.
Тэгвэл яг энэ орчимд бол тийм микро жижигхэл байн болж байгаа. Ягаад гэвэл энд тэр нөгөө чулууг өөрөөр нь нураах ажил явж байгаа. Бид нар энэ геотехникийн тооцоог нь хийгээд чулуугаа эвддэг технологиор энэ уурхайг олборлож байгаа маа гэд ингээд ярьдаг. Тэгэхээр бидний ажил бас сонирхолтой нь ингээд оюутнуудаа сургана, ард иргэдэд бас зөв мэдээлэл түгээн. Тэ олон нийтэд ингэж тиймэрхүү юм бас байдаг. Сүүлд нь би ганц ойлголтыг сонсож байгаа хүмүүстээ асуумаар юм л та. Уурхай гэхээр газар синтечлээ гэдэг ч юм уу. Ийм сөрөг ойлголтууд бас нийтлэгээрээ байдаг. Энэ уул уурхай Монгол улсад ингээд ямар нөлөөллийг авчирч байгаа вэ те багш хүний өнцгөөс. Яг одоо жишээлхэд таруух зурам ч юм уу амьтад амьдрахын тулд газар синтечдэг. Тэгэхээр одоо жишээлхэд бид нар ингээд таруугыг буруутгах бол юм уу тэр үлийн цагаан хотныг буруутгах хэрэгтэй юу? Үгүй шээ. Яг тэр чинь тэр амьтны л байгалийн амьдрах юм баггүй юу? Тийм үстэй. Хүн төрлөختн чинь ингээд одоогоор технологийн хувьд ингээд гинт эд шидээр агаараас гинт ингээл нэг аяг үүсгээл агаараас юм микрофон үүсгдэг тийм технологигүй байхгүй юу? Чаддаг юм нь ядгүй гэхээр энэ амьдарж байгаа дэлхийгээл тэ таруух шөнд чонд идүүлчихгүй байхын тулд нөгөөгж ордог бол хідүүлээ нэг ийм орчинд амьдрахын тулд ер нь амьд байхын тулд газараа ухчиж тэндээс нэг юм авч байгаа байхгүй. Тэгэхээр энийг буруутгах айгүй хэцүү. Энэ цаанаа бүр ингэм хүн төрлөختний оршихуун асуудал байхгүй. Нэгдэх нь. Хоёр дахь нь тэгтээ тэрийг аль болох бага хүндэх хэрэгтэй. Тэ? Одоо таргуунууд гинт ингээл монголоор дүүрэн болоод бүх газрыг ингээд таргууны нөх болгочвол бид нар уур урээд таргуунуудыг буудчих байлгүй тэ? Тэгэхээр бидний хувьд яах ёстой юм бэ? Тэгэхээр аль болох хамгийн жижигхэн шархыг газар дэлхийдээ л үүсгэх хэрэгтэй байхгүй юу? Тэр нь яг энэ мэрэгжлийн уул уурхай бидний тэр одоо яг ингэж баг. Тэ? Одоо ил уурхай гэж байна Эрдэнэтэд, оюутлогооч байна, энэ Багнууртч байна ч тийм үү, Борооголд байна. Нэг юм тоогоо үүсгэж ухаж байгаа. Геотехникийн инженер байхгүй бол яах вэ? Энэ ханаасаа нурж ирээд намайг дараа талчих магадгүй гэж айгаад аль болох том дэлгэж ухна. Тийм байна. Тийм үү өстэй. Тэгэхээр нөгөө дэлхийд маань илүү том шарх үүснэ. Гэтэл яг энэ чулууга нарийн судалсан 91 иймэрхүү 45 градусаар 30-д наа чин тогтондоо гэдэг гарын хэсэг зурх хэмжээний ихтгэлтэй нэг инженер ирээд үнэхээр зөв судлаад зөв зураад 45-аар тогтоочвол тэр компани зардлаа хэмнэ. Бид нар ихтгэлгээдээ хамгийн бага шарх сөрвийг үлдэв. Яг хөө тэгээд шархыг нь буцаагаад бас булдаг, сэргээдэг зөндөөл аргууд бас байгаа л да тий. Ийм зүйлийг бас хэдүүлээ дэлхийн нийтээр л угаасаа энэ зарчмыг ойлгоцсон баг. Сарыг олборлоод ч юм уу, Марсыг олборлоод эсвэл энэ ангараг гаригийн цаатлаар ч илүү ийм солирын бүс энтер байгаа. Тэрийг олборлдог технологи төрчих юм бол бид нар дэлхийгээ заавал ингэж ухаж төнхөдөх хэрэггүй технологи 90 100 руу очиж магадгүй. 50 жилийн дараа юм уу 150 жилийн дараа эсвэл нэг 500 жилийн дараа ч юм уу. Тэр болтол бол ингээд одоо уулуурхайн инженер, уулуурхайн геотехникүүд тэ геологч нар гэдэг мэргэжил байсаар л байна. Дэлхийд даяар. Бид нар бол энэ ажлаа аль болох хийсээр л байна. Нэг гэмиг ойлгох хэрэгтэй нь одоо жишээлбэл би уурхайн инженер. Би өөрөө хайр гаргаас ирээгүй. Би энэ дэлхийд төрсөн те. Би нутагтай, хайртай, би энэ хотод хайртай, би дэлхийдээ хайртай хүн байгаа хгүй юу? Тэгэхээр бид нар юу хийж байгааг гэвэл одоо юу гэдгийг ингээд мистаслийн эмч одоо ингээд өвтгөхөөс айгаад өвчтөе хүнд мистасл хийхгүй ч болохгүй зү. Нөгөө хүн өвчнө зү те. Тэгэхээр ингээд эдгэхийн тулд тэр хүнд ингээд биеийн зүсэж байгаа байхгүй юу? Тэ. Тэгэхээр бид нар ч гэсэн ингээд энэ дэлхийгээ хөгжүүлэхийн тулд энэ олон хүн төрөлхтнийг ингээд хөгжлийнх нь энэ төвшөнд байлгахын тулд уурхай инженерүүд ингээд дэлхийг жижиг ингээд аль болох сорив багтаагаар зүсгэх ажлыг л хийж идэг. Энэ ажил бол одоо ингээд улам сайжирч байгаа, чанарч байгаа. Тэгээ энэ ажил цаашаа улам мэргэжлийн төвшөнд болж байгаа. Монгол бол яг хуу мэргэжлийн бус хүмүүс маш их уурхай ухаж байсан цаг үе саяхан байсан. Одоо ингээ харах юм бол илүү мэргэжлийн болцсон байгаа. Илүү одоо хариуцлагатай гэдэг үг айгүй хэрэгэлдэг болцсон байгаа. Тэгэхээр энэ өөрөө хөгжлийн хувьд их зөв чиглэл рүүгээ явж байгаа.
Тэгээд манай сургуулиар төгссөн маш олон залуучууд орж ирээд яг одоо бидний хэлж байгаа шигтэй илүү зөвөр энэ ажлыг хийдэг болж байгаад бид нар баяртай байдаг. Тэгээ энэ маань бас манай улсын хөгжилд нэлээд том хувь нэмэр оруулаад явж байгаа. Тэр нь бол бидний мэргэжлийн бахархал тий. Тантай ярилцахад айгүй маш сонирхолтой мэдээллүүдийг авлаа. Тэгээ миний хувьд ч гэсэн одоо огт мэдхгүй салбараа айгүй сайн гүн ойлголоо, бараг төсөөлөгдлөө тий ямар орчин нөхцөл гэдэг. Тэгээ танд энэ цагийг зарцуулаад яриа өгсөнд маш их баярлалаа. За баярлалаа.